Сайн байцгаана уу? Шинэ Монгол сургуулийн хөгжмийн багш их жаргал байна. Бүх нийтийн хөгжмийн боловсрал 2020 арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй. Миний дуртай хөгжмийн хичээл захин уралдаанд Шинэ Монгол сургуулийн сурагчид оролцож байна. Манай бага сургуулийн хөгжмийн хичээл нь 1-р ангидаа пианика буюу 2 октавын хялбаршуулсан жижиг төгөлдөр хуур хөгжмийг нот унших маягаар эхлэн сурдаг. 2-р ангидаа үргэлжлүүлэн сурч, 3-р ангидаа бишгүүр хөгжмөөр шинээр сурдаг. 4-р ангидаа пианика бишгүүр хөгжмөөр хоршин тоглож, 5-р ангидаа аккорд тоглож сурдаг. За бага сургуулийн 5-р анги төгсөхдөө саяын сурсан бишгүүр, пианика, за нэмэлтээр цохор хөгжим сурч, хэмнэл хийж болох үеч жижиг хөгжмийн зэмсгүүдийг ашиглан баяжуулаад хялбар хөгжмийн чуулгаар тоглох, хамтлагаар тоглох, дуу хөгжмөөр хөгжилдөх зорилго тавьдаг. Товчхондоо хэлэхэд хөгжмийн нарийн мэдрэмжтэй болохыг зорж байна. Энэ удаа өөрсдийн хөгжүүлэх цаг дээрээ сурсан шарын хөгжим баярын уян, чулууны хөгжим, ураас бүжгэн жүжигийн вальсыг хөгжмийн найруулгыг хялбар хөгжмийн зэмсэгт тогсноор хүргэж байна.